Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн үеэр амьдар ашиг зөвлж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараар 12 дугаар ангид төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад зориулан зүй төн заслын хэмж мэргэжлийн тухай ярилцахаар Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн зүй төн заслын тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор Инхтвэ агшиг ураад байгаамаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр өгшөө зүй төн заслын их хэмж гэдэг энэ мэргэжлийн тухай биднэрт тайлбарлаж өгч ямар мэргэжил байдаг юм бэ? За зүй төн заслын их хэмж гэдэг нь орчин үеийн анагаах онолон, Монгол анагаах, хятад анагаах ухааны онолын суурь мэдлэгтэй. За өвчнийг тодорхой хүний энергийн түвшинд дэмжлэх ийм боломжтой байдаг. Бид нэр хүмүүсийг хилээр нь суцаар нь уншлаад тэгээд биологийн идэвхтэй сүүд дээр одоо цочроож өгснөөр тэр хүний өвчнийг гэхдээ тэр хүний биеийг эрүүл байхад нь тусалдаг гэж хэлж болно. Тэгэхээр энэ мэргэжлийн маань яг онцлог нь давуу тал нь юу гэдэг юм бэ вэ? За яг манай сургалтын хөтөлбөрөөр суралцаад төгсвөл за хэтэлний анагаах ухааны түвш одоо анагаах ухааны тодорхой мэдлэгтэй тэгээд Бүдүүн Хятад улсад бас хамтарсан хөтөлбөрөөр Бүдүүн Хятад улсад суралцаад хоёр сургуулийн төслийн дипломтой төгсөх юм боломжтой. Тэгвэл өгшөө энэ мэргэжлэр одоо ингээд эзэмшээд ямар ажлын байран дээр ямар албан тушаал дээр ажиллах боломжтой юм бэ? Манайх бол бүх шатлын эмнэлэгт сум дундын эмнэлэг одоо аймгийн эмнэлэг бол нэг болон 2 дахь шатлын эмнэлгүүдэд зүй төн заслын зүй төөний хэмжээр ажиллаж болно. За мөн олон улсад тухайн улсынхаа Америкт ч юм уу Канадад ч юм уу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензийн шалгалтаа өгсөн тохиолдолд тэндээ бас зүйний хэмжээр ажиллах боломжтой. Яг элсэж ороод оюутнууд манай тэтгэлэг аваад гадны улс оронд очиж суралцах боломж үйт юм уу? Элсэж орсон оюутнууд тэтгэлгийн хувьд бол нөгөө нэг HSK 4 аваад эсвэл юуны Тэнжингийн их сургуулийн шаардлагыг хангасан тохиолдолд Бүдүүн Хятад улсын Тэнжингийн мужийн тэтгэлгийг аваад тэр хятад суралцах боломжтой. Тэгвэл одоо энэ мэргэжлэр сурах гэж бодож байгаа хүмүүс маань ямар хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгөх үү? Эсэлтийн ерөнхий шалгалтын хувьд бол хим, биологи, математик, англи хэл гэдэг хичээлийн аль өндөр оноотой хоёр хичээлийн оноо бүртгүүлээд элс орж болно. Тэгвэл өгшөө яг оюутан болоод хятад хэлээ заадаг гэсэн үг юм уу? Тийм, манад хятад хэлний сургуульд суралцж байгаад ирсэн оюутнууд байдаг. Гэтэ ер нь бол бид нар хятадыг эхнээс нь эхлүүлээд сургадаг. Нэгдүгээр курсээс. Тэгэхээр агшаа яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд энэ зүй төн заслын хэмжээр төгсөх нь ямар давуу талтай вэ? Ер нь Монголд ганц энэ хөтөлбөрөөр бэлтгэж байгаа нь зөвхөн манай сургууль уу? Тийм. Зүй төн заслын хэмж бэлтгэж байгаа зөвхөн анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль байгаа. Тэгээд манай сургуулийн энэ хамтарсан хөтөлбөрт маань бие анагаахын сургууль, анагаах ухааны сургууль, нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нар бас оролцдог. За манай Монгол анагаах ухааны олон улсын сургууль бол 23 багштай. За эднээс мөн Монгол анагаах ухааны онолын хичээлүүдийг ордог. За манай мэргэжлийн тэнхим зүй төн заслын тэнхимийн хувьд бид нар 5 багштай, 1 хятад хэлний багш, за 4 нь яг зүй төн заслын мэргэжлэр мэргэжсэн. За 3 нь одоо 2 багш маань Шанхайтын хятад анагаах ухааны их сургуульд төгссөн. Би бол Гуанчжоугийн хятад анагаах ухааны сургуульд бакалавр, докторийн зэрэгээ хамгаалсан. За манай тэнхимийн дэд профессор Лагш Могш. За Солонгос улсад болон Испани, Голландад мэргэжлэр нарийн мэргэжиж ирсэн юм хүмүүс байгаа. Тэгэхээр өгшөө одоо ингэ зүү ашиглаад л хүний өвчнийг ангаачих юм уу? Эсвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх юм уу? Аль нь ч болно. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь ер нь бол чухал. Гэхдээ зүүн дээр ямар хүмүүс ирдэг вэ гэхээр хөвчлэн өөрт нь тодорхой хэмжээний шинж тэмдэг илрээд за яг шинжилгээгээр очихоор ирүүл ч юм уу танд зүгээр ээ гэдэг хүмүүс зүүн дээр ирээд одоо тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээ авах. Өөрөөр хэлбэл яг онцлогдоогүй. Гэхдээ тэр тухайн хүний биеийн дээр өөрчлөлт гарсан ийм үе дээрээ бас ирсэн хүмүүс байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор урт наслах, эрүүл амьдрах ийм зорилгоор бас энийг хэрэглэх нь ер нь яг хятад анагаах ухааны түүхэн өөрөө бас урт наслуулах ийм зорилгоор бас ашигладаг. Ер нь энэ зорилгоор хятад, Солонгос, Япон хүмүүсийн наслалт маш урттай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр агшаа одоо энэ подкастын төгсгөл та нийт 12 дугаар ангид төгсөж байгаа сурагчдад зориулаад үг хэлж өгөөч. Тун сургуулийн амжилтаа төгсөж байгаа та бүхэнд баяр хүргье. За тэгээд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах гэж байгаад бол бас бүгдээрээ сайн бодож тунгаагаад өөрийнхөө сонирхсан мэргэжлээс орж суралцахыг та бүхэнд хүсье.
За тэгээд тэр дундаа хэрвээ уламж хамгаах хоног сонирхдаг. За хятад хэл, англи хэл, за гадаад хэлний сонирхолтой, дур сонирхолтой хүүхдүүд байвал манай мэргэжлийг сонгон орж суралцахыг та бүхэндээр альж байна.